Бата. Манай ажлын хүүхнүүд чиний хэлсэн шүлгийг сонсоод бүр ангачсан штэ. Яруу найрагчийн сэтгэлгээ гэж. Үгийн ураан гэж. Урлал явчихж байгаа байхгүй юу? Чи ч угаасаа яг бүгдээрэнд нь таарсан дөрвөн мөрт хэлсэн. Оноогоо л өгч байгаа. Харин тийм. Би яах вэ? Залуу яруу найрагч. Яруу найраг гэж энэ хайлын багт шиг санаатай хаалгын догшоо зогсож байгаа залуу хүн шүү дээ. Ороод иргээд хаалгаа нээх юм уу? Зайл гэж цайжлуулах юм уу? Ата. Чи надад нэг шүлэг зориулаач тээ. Би чамдаа зориулж би шүлэг бичсэн шүү дээ. Тийм үү? Бичсэн. Сонсох та. Би чамдаа зориулж бичгээчтэй бүр дэндон гэж шүлэг бичсэн хөөе. За. Зуны халуунд гадаач дэндон, зуурмаг бөхчөнд гэртч дэндон, саман татчхаад ахнарч дэндон, сайлан болгочхоод эгчнэрч дэндон, сүйдэрт айхлах нь хойч дэндон, шон дээр янзгайх морч дэндон, цандан амсхийгээд ижимэнч дэндон, чамайгаан санаад би чинч дэндон. Чир намайг дэндон болгоод байгаа анзаарч байгаа юу хөөе? Дэндон багтаад хөөрхөн шүлэг байд. Дэндон болгож штэ хөөе. Юу, хоёлаа газар дээр нь зохиодгоо. Газар дээр нь үү? Тий, юу вэ? Шаргалт. Ямар хэцүү сэдв бэ? За бичи оролт. Шаргалж өрөө шорон дээр амьдрахын шаргалж өрөө шавар дээр амьдрахын гэж байгаа байхгүй юу? Завангаар чүлэг байхгүй юу? Тэгвэл энэ үсгэр ихтэй. Ямар хэцүү сэдв бэ? Нар өөрөө нар юм, нар үйлний цаагаар ордог, нар харанхууд бүр баг. Йоо, наа чи ямар сэн утгагүй шүлэг вэ? Абсурд чүлэг байхгүй юу? Тий. За. Хүшээ. Чи нэр өчигдөр яагаад ирсэнгөө? Өчөө өржигдөр орой салхтаа гатуугийн дэмгэр гисэн шүлэг зохиотгоо гэд. Гатуугийн дэмгэр гисэн үг байдгүй юм л дээ шүү дээ нарсалгоо. Юу гатуугийн дэмдгээ бодоод гэртээ тамхиа татаал онгодоо даллаа тэгээд ирж өгдөггүй. Өстө балаа юм болсон шүү дээ. Гатуугийн дэмдгэр гисэн үг байдгүй юм дээ шүү хөөе. Зөөлний дэмдэг бол бүр байхгүй. Зөөлний гэж байхгүй юм дээ шүү. Тэнийг минь би зүгээр л чамаар тоглож ирсэн шүү дээ. Би чи гинэ хонгор шүү дээ. Хүш Бата. Надад бол энэ шүлэг их гоё санагдд юм аа. Ямар шүлэг вэ? Холих газраас гялалзсан харагдагч өнгөт одоо. Ямар хөөрхөн шүлэг вэ? Чамд авьяас байна. Хөөе. Чамд ирээдүй байна. Миний шүлэг биш шүү дээ. Хиний шүлэг юм? За, болоод чи мэдгүй юм шүү дээ. Энэ сансар охторгуудаа нэлээ ойрхон хүн Жанибеков гүрээ ихчээр өвчсөн юм уу? Үгүй. Чи нэрээ мэдгүй байгаа юм уу? Мэдгүй хинийх юм? Нацаг доржин шүлэг. Аль нацаг дорж? Даш доржин нацаг дорж. Дашимэнд үү? Дашимэнд агуу. Чи яруу найрагч дандаа овг нэртэй цол гэргэмтэй бүтэн стан хэлж байгааж. Бавуугийн тавг сүрэн байна. Игэлгүй. Эренчний чойнон байна. Ингүү. Доржин Баттөмрөөр эвгүй. Чи дандаа бүтнэртэй цол гэргэм усттай хэлжээ. За юу. Тэгжээж би өнийгөө таньдаг байхгүй тийм. За айдгаа. Бас учирч янзантай. Айдгаа. За. Хүш тараад шууд ирээрээ за. Би аав хэлсэн. Аав үдээд ах нарт дуулгацсан байлгүй? Нэг л бэргээд шүү нарслаа. Бэргэлээгээд яах юм бэ? Ингээд яваад байвал нөө гэд чи өнөө мөдгөө томроод унна шүү. Эвэ миний нэгэн өрхөхийн хэвлэнд би хүүтэй зорчулдаг бичтэй яа. Хүш нэрээ тэгэрээ заяа. Тэгнэ за. За өрөө уулзъя. За тэгээ. Чи надад итгэж байгаа үстэй. Итгэлгүй яа. Би чамаахан жаргаана заяа нарслаа. Би чамаахан нуруунд дээрээ өрөөл энэ амьдралын өдөөс сүрж алхна. Чи чаднаа. Өрөө уулзъя нарслаа. За тэгээ баяртай. Нарсалгаа. Яасан бэ? Автобусны мөнгө нөө. Автобусны мөнгө юм уу? Баярлаа. Би чамаахан жаргаана за. Би чамд итгэж байгаа. Би нуруунд дээрээ үрээд амьдралын өдөөс сүрөөл. Угаасаа чадна. Өрөө уулзъя баярлаа. Нарсалгаа. Яасан бэ? Хоёр дамжин штэ. Тэ. Хоёр дамжих байхгүй тий. За орой уулзъя. За жаргаана. Жаргаан. Намайг үнсэхгүй юм уу? Жалиг үнсүүлэх гээд байгаа юм уу? Хошурны 500. Бодлоо ярьсан. За орой уулзъя. Баяртай нарсалгаа. Баярлалаа. Энэ юм цэрэг цагдаагийн юм яслага мэдлэгийг бүжигтэй болгоч их гоё юм биш үү? Годмон цагдаа тавьж ингээд бүжиглээ. Амар хэрэг. Нөгөө ошоош генерал. Миний дуудсан ясаар таны төрсөн хөө.
Мөрдөн байцаагч Ахмад Аглуу ирлээ. За болно. За ажил нь тавдаг уу? Ажлаас их юм алга. За. Монгол улсын гимтэргийг ганцаараа мөрдөд барахгүй ш. Хөө юу. Гүнэр. Өдөр бүхэн карман хулгай, утасны хулгай, цүнхний хулгай. Арайд идэх. Хулгайч арай их болж. Гар! Маргааш 10 цаг тэрээр. Ой. Яач вэ наа ой. Ой чи наа. Ажил тавдаг дээр байж таарай. ажил дээр байгаа шиг санддаг шүү. За чи тэр миний асуу сургал гэсэн юмыг асуу. Сургыг гаргав. Асуулаа. Наран солонгыг бодохоор нэр толгой нь иргэсэн байна л гэж ойлголоо. Яатсан байна. Та боддоо. Генералын төрсөн охин мөрдөн байцаагчийн төрсөн дүү өөрөө цэргийн хүн. Та бидэд юу гэж хэлдэг вэ? Энэ гэр бол цэргийн ур амьсгалаар үеийн үед шкафыг онгойлоход цэргийн хувцас яраастай, цэргийн бакал өрөөстэй. Наран солонго яруу найрагчтай суухаар болсон байна. Яруу найрагчаа. Тийм ээ. Яруу найрагч. Очиж. Зүгээр нэг байлдагч. Зүгээр нэг даанч. Миний ажил болохгүй. Гар! Мараас нэг кент аваад 10 цагаас ирнэ. За баяртай хөнгөө. Ой. Юу вэ? Гэртээ вэ таг мартдаг байж таарай. Мэргэжлээ өвч. Чи ингэж өвчгөн нөхөө болооч. Гэрээс болчгүй гэрээс хөөчих гэх юм ерөөсөө. Өдөр болгон л нэг тийм юмнуудтай байна. За тэр залуугийнх нь аав ээж хаана ажилладаг, юу хийдэг улсууд юм. Судаллаа. За. Наран солонгыг эргүүлээд байгаа тэр залуу Иргэн Б. Төв аймгийн Лүн сумын харьяат. Төв аймгийн Лүн сум бол өөрөө Монгол улсад гэмтэр гаралтаараа дээрээсээ 10 бичигдэг газар. Саяхан гэхэд л Төв аймагт Лүнд 3 том малын улгай. Нэг тэмээ, нэг үхэрл, нэг ямаа. Яг газар дээр нөвчөд арьсын нэг нь авч яваад махын нэг нь уанз тушаахад Хөөй. Гол юм яриа чи. Хүн ярьж явснаас малын хулгай бол явчих гэж одоо. Наран солонгос болж ажил амьдралаа холбоод идэг болчиход юм. Лүн сум төрсөн байдаг байхгүй. За. Эрхэлсэн ажилгүй эргэн О 92-ын голоос гарсан байдаг байхгүй юу? За. Эргэн О 92 нь одоо гэртээ тийм суумга байдалтай. Хөлгүй улсууд юм уу? Ажилгүй л байхгүй юу? Чи тэгээ ажилгүй гэж хэлэхгүйдээ суумгай хөлгүй гэж ойлгож. Ажилгүй улсуудыг гүйдэг улсууд гэх юм уу? Хөөе. Тэгээ яг уу Эргэн Бэн өөрөө 8 жилийн боловсрол эзэмссэн. Бүрэн бус дунд сургууль төгссөн. Тэгээд сургуулаа төгсөөд Улаанбаатарт нэг бичиг хэрэгэн дээр ажиллаж хагаад ер нь энд амьдрал жоохон хүнд байна. Хот руу оръё гээд ээж аваагаа хөтлөөд Лүн сумын замаар наашаа гот руу алгасан байдаг аахгүй юу? Явгаа орж ирсэн улсууд юм уу? Яг та Лүн сумын машинаар орохгүй. За. Тэгээд би бас гайхаад зохиолчдын эвлэлийн хорон дээр бас бүртгэлтэй байдаг юм болов уу гэд зохиолчдын эвлэлийн хорон дээр очиод нэрийг шүүлгсэн байдаггүй байхгүй юу? За. Бас урд хожид бас гэмт хэрэгт орооцолж ирсэн түүх байдаг юм болов уу гэд нэрийг шүүлгсэн харин байдаггүй юм байна. За. Тэгтэл наран солонгийн толгой бол 360 градус эргэсэн байна. Одоо энэ хоёр яаж явж байгаа танилцдаг байна ч хаа байсан дүнгийн хүн те. Судлаа. За. Эргэн наран солонго төвшин тэр овогтой наран солонгон цэргийн нэгдсэн госпиталд ажиллахыг мэдхий юу? Та чи битээ гацуураад. Одоо хүнийгээ хаана ажилтгийг мэдэхгүй тийм солиотой хүн баг тийм. Энэ сая 7 сарын 11-ээс 12-ны шилжих шөнө За. Эргэн наран солонго жижигурт гарч хондог байхгүй юу? Тэгтэл Эргэн Б, Эргэн К, Эргэн зөөлний тэмдэг 3 арх уусан байдаг. За чи гацуураад угаач зүгээр. Тэр хоёр нэг 2 хүн арх уугаад За. архины гүн хордлогонд ороод госпиталын тэр хордлого тайлах тасгал дэрэнгүүд яг наран солонгийн жижигурт гарч хонсон тасагт нь Баттөмөр хуваарлагдсан байдаг байхгүй юу? Тэгээд ухаангүй хэвтэх бэд 100 гарын суцсар гемодиз шахаад хордлого тайлагдаад хөлсөн чихраад нүд онгоох мүчид яг наран солонго дээр нэг гэж харц таарсан байгаа байхгүй юу? Тэгээд Эргэн Б наран солонгыг хараад анхны харцаар дурлсан байдаг байхгүй юу? Яг тэр мөчтөө нэг 4 мөрт унссан байгаа байхгүй юу? Би хаан төрөөвэ гэж. Хаан төрснөө мэддэг юм уу? Тийм дурак байхгүй юу? Овоо тэнэг гар байна. Шүлэг. Сайхан бүсгүй сэтгэлийг эцэг нэгэн төрлөө би.
Сармуусан талмаарх мэлэмрэн дундаас харнудны бүс талман сайхан бүсгүй сэтгэлийг эцэг нинхэн төрлөө би. Яг энэ үчид урлагийн аачгүй наран солонго дураг халаада тайлаад дээр нь унсан байгаа байхгүй юу? Нүдний булаа. Гүнж хурдын билээ. Цэргийн гэр бүлдээс төрс. Хоёр өөр орчинд төрс. Хөөе. Тусал хэлж байгаа туслаар дурлсан цолгонууд байна л да. Дурлалын гэмод ийж ягчихгүй юу? Хөөе. За энэ хоёрыг нэг уулзуулахгүй хоёр тийш нь болох арга чарга юу байна? Гурван арга байна. За. Эзэнгүү хэрэг тохоо. Игрээгүй гэмт хэрэг гүтгэх. Нэг бол цогцсон олдоход цогцсон дээр үзлэг хийхэд аянга цахилгаан цохоосон мэт алга болох. Тачи битээ наа чараа дэнтнэ. Зүгээр хөнгөн шийдэх арга байхгүй. Хөнгөн гурван арга байна. За. Хүргэнэ болгоо шууд хорим хийх нэг арга байна. Эсвэл хоёрыг нь хөдөө амьдруулах нэг хөнгөн арга байна. А нэг бол хөлнөөс нь дүүжлээд гол руу шийдэх нэг. Алцуура. Манай салат. Ай! Аван! Энд байна. Ави! Амрэгри! Автомсуди! Хүүгээ үнсий! Дараатай. Ахай! Амрэгри! Автомсуди! Хүүгээ үнсий! Авигаа үнсий! За үс. Ахигаа үнсий! Үнс! Ахай ажлам сайн битээ! Гайгүй дээ! Би тэгээ сайн битээ! Даагүй дээ! Энэ дуракийг ирэхээр бүр ийм болчих. Хом! Сажар! Ой! Чи ч одоо яаж солиорч байна ч одоо. Яаж байгаа юм ч одоо. Командалж шүү дээ. Ингэж командалж шүү дээ аваа. Сүртэй байдаг аахгүй юу? Сая баяраарс таалсан шүү дээ. Хэн? Манай цагдаагийнхан. За. Цагдаагийнхан бүгд бараад хуцтай. Талбай дээр зүгээр нөөгөл цэцгэр юм. Би хамгийн нүрний игнээд. Ордор улаан юм статсан. Самдаг чиргэнээр талбайн зүүн талаас тайцсан жирээсэндээ задгаа жирээсэндээ дэмжигдэл гараад ирсэн. Дэмжигдэл гарч яг гол урд тосоод. Би юу болоод байна? Тэнгэр дуурайд байна юу? Тэгсэл чигсаалаа. Хоёр малгай санагдал хажууд хин зэрэгтэй санагдал. Нэр амар сүртэй. Нөгөө сугадар жанжи чи бүр эргэж харсан шүү дээ. Чиг хаач санал дээрээс нэг өндийгөл уцаад нөгөө хоёр мордо баатар морны үргээд заалс. Та чи битээ галтуур. Өшөө хэдэ өдчихсэн ч одоогүй. Тэгстүүлэх гэж зүгээр. Сүртэй ахгүй. Сая Финляндийн ерөнхийлөгч ирлээ шүү дээ. За. Хүүхэн нэг нав хүүхэн. Бас нэг эдний нэг өвчтэй сэлмэ барьсан. Урд нь ард нэг аваач. Яг миний урд руу хараад. Амар муу харсан надад. Тэр мөрөө гүмсэн шүү дээ. Яаж байгаа юм тийм. Оо заваа хог. Тэгэлгүй яах вэ ийм одоо. Одоо ийм команд гэж удаа байдаг. Аава командлаад байна. Би бол ойлгоод байна шүү дээ. Оо сарах. Орцсон. Зүгээр үү? Энэ манайхан нэг өвчтэй юм байна. Оо. Яг урд байж яах та? Урд байгаа юм а бариад урдаа зогсохгүй юу гэж ойлгоно. За, аав би гайгүй юу? Тавлаг. Хүүгээ наадвар харав. Ха? Оо яасан. Стадион дотор намайг наадмын нээлтийн эхний өдөр хараагүй юу? Чи студио орсон юм уу? Хараагүй мó? Би яаж хардгийг? Би ихтэй нэг өрн дээр хамгаалт гарсан юм. Гүүрэн дээр үү? Тайснууд явж гэнэ үү?
Араас өшгөлсөн чи дараа зүгээр сосож гисэн. Чи ах нь яг стжонд өгж гараад зогсвэ ч юм. Оо, ахыг одоо арай дээр. Би чи аваа. Яг нөгөө студион төв талбай дээр байлаа шүү. Хараагүй мó? Би өстө од болсон. Хайрмынхаа ангийнхаа 3 зэрэгтэй дөрүүлээ гараад алхаж очоод тугаа тойроо зогслоо. Тэгсээр баахан усаа шүхрээр буучих. Нэг тэнэг намайг чиглээд ирлээ шүү. За энэ холоор явчих байлгүй бол хүрээгээ зогсоод байсан. Улам ойртол. За энэ хажуугаар явчих байлгүй гэж заалж мэддэггүй машин. Яг миний дээрээс очоод ухаан алдаад эвдэс ирсэн шүү. Од болсон наадмаар. Чи хаад. Хараагүй мó? Гүч. Наад би 2 өдөр намайг хараагүй юу? Үү. Студио дотор байхад намайг зургатаар хараагүй юу? Би яаж чад би соёолн дээр хамгаалаад байсан юм. Бас уу? Нөр хамгаалаад зогсож байсан. Хүн мэддэггүй хүн чөлөө мэддэггүй. Ахыг одоо арай дээр. Би чи яг студионд байлаа шүү дээ. Ангийнхаа 3 зэрэгтэй од болсон хөөе. Ангийнхаа 3 зэрэгтэй яг алхаж гараад тугаа тойроо зогслоо. За. Тэгсэн өглөө хоодоосоо хоцроод өлөг гарцсан чи хотоод огцоод болдгоо. Нүд харахуулаад яг энэ чигээр халуун наранд би салглаад. Тэгээд нүд харахуулаад нэг сэрс яг энэ чигээр ухаалцсан. Шороо мандраад та зурагтаар намайг гаргаад од болсон би нэрээ. Хоол унд идэхэд яа гэж. Ядаж нэг наадмын хуушар болоод идэхэд яана. За тэр яг ба. Юу болсон юм? Аха. Юу болдгийг. Ягаад дуудсан? Юу болсон? Манай цэргийн гэр бүлийн удам тасрах. Яц. Юу яац гэж. Наран солонго. Цэрэг армийн хүнтэй бус. Зүгээр нэг яруу наригчтай гэр бүл болох. Яруу наригчаа. Тийм ээ. Ийм болоод байна. Аваа та чи цэргийн хүнтэй заавал суу гэж бидэрт хэлдэг үстэй. Энэ ч дээ уул. Тэг яаж явахаараа яруу наригчтай. Дагуулаад тэр шүдий цөм зоглоо. Хой. Анграад агараач. Энийг таваа энийг. Нүүр амын хараач. Зөөнийхөө хувцсыг алдсан өвлийн устыг яг урслаа. Амрыг ирээ. Нөгөө өшөөс гинраад амрыг ирээ. Амрыг ирээ. Ах ямрыг ирээ. За шамтаа мэнтгийг дааш хараад яах вэ? Ямай альчанаад нэг өвчтэй юм аа. Анаа зүрхний өвчүүлгээ ажиг нь. Аваа одоо тань тэлжил аваа. Яасан? Өвчтэй шиг савуулууд маргааш 10 цаг тэрээр гэх. Ирдэ намайг маргааш 10 цаг тэрээр би цочоод шинжигэл цочроо гарах нэг үсэн маргааш өглөө цагтай газар зогсож байсан ш би. Яах гэж ирсэн аа өөрөө ойлгохгүй. Өглөө гараад ирсэн өрөөс гараад ирсэн. Нүүрс зогсож юу нүүрс вэ? Манай хүн зогсож байна. Эний өвчин ирдэ бас намайг савуулууд маргааш 10 цагаас ирээрээ тэр нь бүр зүрхэнд хоногч. Өөр яа бодогдоод энэ. Харин бодогдоод нэг бодсон юмч нэг гад гараад айд яваа. Хүшээ байшин ядлаа минийх унтраа гэсэн. Маргааш 10 цагт унтраа гээ яваадсан. Тэгэл 2 сарыг цалингаар асуулсан шүү дээ. Хөөе чи баярлаад байгаа. Цалин багтах. Хөөе. Нүүр амаа угаагаад явж болохгүй юу? Угаах зав хааваахан бэ. Угаах га дуудлага гараад угаахад гал унтраах ажил гараад хөрдөн мэдлэг гал гэж явсаар бол ожин чинь Орил гал сөнөгч гэсэн шиг юм аахгүй. яах юм бэ? Чи тэр түнэглэн явсараад ориг царайгаа хараагүй 10 жил болсон шүү дээ. Би ер нь ямар царайтай аваа? Хөөр хийжтэй чи. Царай гараагүй удаж чинь энэ чигээр унтдаг болсон шүү дээ зүлдээ. Эртээ намайг дарга дуудаад. Захирагч дуудахлаар яаж ингэж муухай очих вэ гэ нүрээ угаачаад нөгөө захирагч та намайг дуудсан гэсэн чи яваа тэр оног олоод ир гэж хэлээ. Хээ одоо. Тэгээд цагтаа ирээгүйгээд хагас царайгаа цалингаар асуулсан шүү дээ би. Жижиг багаж яриад байх юм чи тоо. Ёй. Хонгоо бариад байгаа. Сайн наадмаараа. Ангийн захирагч намайг дуудаа чи ангид төлөөлөж шүхрээр бууч чадахгүйгээр чадна гээд. Би шүхэрчээс аймаар юм бил онгоц чинь. Үсрээд байх онгоцоос үсрээд нэг үлсэн чинь тэр алсыг харагдаад тэгээд угаалц. Нэг зэрс яг студионы гол давилт чинь буух гоо. Ямар би тэр шиж одоо залуурч мэдгүй ш. Гэсэн тэнд нэг юм уу? Тэрийг хүнд таруулсан зэрэг зогсож юм. Өмнөд тэрийг юм холдоод өгөхгүй. Яанаа гэж бодож байгаа ш. Гэсэр угаал нөгөө нэг хүнд таруулах нэг балаа төмрөн малгайны төмрөө оройн ямар амир шовх юм бэ? Гэсэр л хонгороо пүлгэл аваа. Цаашаа шиг наашаа шиг бол. Тэ малгайтай юутэй тэр ингээд энлэг орш. Ингээд. Үй. Тэр дээрээс бууж ирдэг та юм уу? Тий. Чи доор зогсож байгаа нь би штэ. Холдоод өгөхгүй яасан дурах баши. Чи яаж ходож болох юм бэ хаа? Би чи тушаал авцсан. Хөдлөөгүй ингээд зогсож байгаа юм чи. Таныг гэж мэдсэн бол би эвтэйг гаргачих штэ. Ингээд гаргачихгүй. Чи ингээд гаргасан бол би ингээд гарчихгүй юу? Яаж мэдх юм? Наадмар ахтуу хоёр студио дотор ч оногоос биш тумбаш дээд дээрээс аваараа. Би бадарсан ирдээд урж дээр өнөдөө аваа. За. Айдын гал унтраажсэн. Айдын галыг нь айдын байшин шатаа тэрийг унтраажсэн айдын аваа
Хүүшээ нохоо шатлаа минийг гүүгээрээ харин гал дундэр гүүгээд авчихсан. Тэгээ нохоог нь аваад гараад ирсэн. Нохоо нь биш тоглоом чихмэл нохоо юм байлээ. Чи тэрийг сайн харахад яадаг юм? Үгүй сүүлийн үе тоглоомч ямар амьд юм шиг хийд юм бэ? Дотроо батарейтэй машин бариад авсан чи аа гэсэн багхгүй юу? Чигэн нохоо нь баг пүр штайс. Тэвээс 2 сарын цайгаар ахаа асуулцсан шүү дээ. Чи энэ цайлаа аваад үзсэн хүн үгүй юу? Аваагүй 2 жил болж байгаа. Хөөе. Ба чи надтай явна ганд явд ном уншууд Харин Хиймлийн саван тавиул. ой энэ яагаад удчих юм намайг ажил их тавихад? Наран солонго. За. Яруу найрагчтай суухаар болж. Юу? Нөгөө бидний заавал цэргийн хүнтэй суунах гэсэн ам тангар зөрчиж байгаа юм уу? Тийм байна. Бидний удан чаваста би ийм хар амьдрал үзэх гэж юу? Харуу чи хүний зовлон садмодаагүй юу? Чи босооч. Юугаа солиорож байгаа юм чи. Харуу хүн иддэг болоо юу яа. Гэхдээ зохиолтол юм гараад ирж байна. Хөөе. Тавас хаанаас нэг юм олоод байсан. Одоо тэгээ яах болж байна чи тамнэ? Одоо яах? Аа? Яруу найрагч хөргөнтэй болж байгаа юм байл. Хош! Чи гал тавих нь чи? Чи гал удраач яах? Гал тавих нь чи? Чи тамиг хасаад галаа тавина. Би очиж унтраана. Яасан зовлондоо нүрэ угааж амжихгүй явж ах чинь. Яаж байна? Хаачууд ямар хайший би. Чи гал командын үсийг карбалаад явж идэх юм уу? Хайш. Чи одоо яасптай ч тааш. Ийм өвчтэй л манайх. Ах нар ирсэн юм уу? Хэлсэн үү? Хэлсэн. Үе та чи яатсан бэ? Чиний энэ явдлыг сонсоод хөөсөр уйлж байна би. Та чи битээ галтуур. Өсөр хуулаад авто яах вэ? Ямар ч юм зөвшөөрөхгүй шүү чи. Юу? Сонслоо мэдлээ. Наран солонго. Биднийг төрүүлсэн ээж цэргийн хүн байсан шүү. Үгүй шүү дээ. Та надад цэцэрлэгийн багш гэж хэлсэн биз дээ. Цэцэрлэгийн багш тагнуулч юм байсан шүү. Тийм байл. Дээл ав тэр хүний чи хүлээж авахгүй шүү. За чи дагуулад ирээд үзээрэй заа юу. Цэргүүн гэдэг ах юм. Та тэгээ өөрөө тийм хүнтэй суусна хаана байгаа? Суух гэж үтсэ. Эргэн саратаа 2 сар амьдарч үзлээ. Өглөө босохоор карма хэрэгчээд төрөвч хосгочод байх юм. Юм туугаад байдаг шаар юм. Сараага хорчлоо. Тэгсэн дараа нь эргэн дуу ята 3 сар амьдралаа. Арх ухаар нүгэлтэй агсан хөр юм. Би ямар хүний гарын шүүс болох гэсэн биш. Нөгөөдгөө аваач хорчлоо. Одоо хоёул 20 доо шүү дээ. Хүй. Удаа. Нэр хэний минийгөө заавал тэргүүнтэй суuna гэж өдөр хүртэл явж ийн чинь. Харин ашгүй нэг манай даргын захирагчийн нарийн бичиг тонгоо штэ аваа. Тий. Тонгоотой нэг 2 сар сэрхий байсан те. Тэрэг дээрээ чи. Яасан? Тэрэг ярих нь. Үгүй ярихгүй тэрийг чи ойлгохгүй штэ. Ашгүй аваа би нэг тунгаатай цэргийн хүн бодлоо тунгаатай 2 сар наану цаанаа өргөжсэн. Ээж явн танилцсагаар ээж автан танилцсан гэрт нь орсон чи нэг 5 хант төөрн пот тэгээд амьдрд юм байна гэрт. Орол танцаа те ворц гэдээ суужсэн чи тунгаа нөгөө гэрээ дулаацуулах гал хөөрхий чүдэн зураал 100 гураа хийхдээ гал тавих нь гэж айгаад зүгээр канистртай юм байх юм цацаа хийсэн чинь тэр нь бензин бол таарсан шүү дээ. Энэ гэрчээс мангар хурдан чаддаг биш. Бүр юм ах болчихсон юм шүү. Би тэгээд 3 сараа сэлэг асуулсан шүү. Би шоо тэгээд надад хоёр шорон суусан те. Онгойлготой яа чи. Би чамаа гаргаж аваа үстэй. Тэгсэн. Тэгтээ бас энэ гал сүнөө чигсэндээ бүх хүмүүсийн гаргалаар амьдсан байдаг шүү. За наран солонго. Чи энэ гэр цэргийн биш өөр мэрэгжлийн хүн дагуулад ирүү заа юу. Би зөв шүдээ цөв зохино шүү заа юу. Яас. Илрээгүй 10 хэрэг надад биш. Би тохи Яах гээд байна чи? наад нэг шиг солиороод ах юм. Та нар ингэж байгаа юм бол надад бас нэг хэлэх мэдээ байна. За бас яав. Ээлдэг. Би жирэмсэн болсон. Үннүү. Тэгээ яах яа? Заавал цэргийн үнтэй суунагээд эцэггүй хөхөд төрүүлээ хэмтэж явах юм уу? Та тэгэж үзээд байвал тгий мэд үү? Хөөж. За байдал нэлээ хүндэрч байгаа юм байна да нөхдүүд минь. Онцгой байдал зарлах уу? Юу вэ байгаа бэ? Уучлаарай. Аава. Ер нь ингээд гэмт хэргийг бүртгээд авс тэрэгтэй танилцаа сууж байгаа. Гэмт хэрэг үйлсэн ихэнх улсын эцэггүй хүүхдүүд байдаг шүү. Одоо тэнэр яана тэнэ. Юу яана гэж та анхны бол юм хэлэхгүй юу? Би юугаа хэлтий өөр амьдрал эхлэл үзэг өрөвдмөр амтан зогсож байгаа чинь.
За нөхдөөд энэ асуудлыг нухацтай хэлцэхгүй болохгүй нэ шүү. Оо яана. Энэ мөн үү? Өсөнд нь чөдөн зураад аргачмаар амтнаг үү? Энэ юм уу? Хүнтэй танилцна гэдэг хүмүүний амьдрал юм. Хүнтэй танилцчих хөөгдөд гарвал яам. Нэг л бэргээд ишүү. Энэ юу ч одоо юу вэ? Сайн байцгаана уу? Сайн байцгаана. Генерала би ууч. Ордорч гарчгүй генерал. Аша. Өөрт чинь зориулж би нэг 4 мөрт битсэн. Цагдаа цагийн найз. Юу нэ? Гэдг нь худлаа. Цаглашгүй Агуубаатар гэдэг нь харин үнэн. Цагдаа хайрлаж дурлалцах завгүй ажилтай. Цагдаа хүн зоны төлөөлж жаргалтай. Ард түмдийн эр зөргөөрөн хамгаалдаг ахынхаа өмнө алд цэнхэр хатгаа барин мэхэн ёсол ёо. Юу ийсэж чи? Яс далерж байгаа чи. Яс хөрхий бичдэг. Яагаад байгаа юм бэ? Та одоо яага уйраад байгаа юм бэ? Аль би уулзъя. Эгэл жирийн хүндэт харуул, эх орны жавхаа хүндэт харуул, толгой дээр нь шүхэр унсанж тоохгүй зогсдог хүндэт харуул, тав хийсэн хүндэт харуул, тунж ханган хүндэт харуул, хүргэн дүүн эдийн дээж эрхэм хатгаан барин мэхийн ёсол ёо. Хөргөн даамргий. Хой. Өвчтэй юм ач. Ямар хурдан нам балтж байна. Нашаараад байгаа байхгүй. Йоо чи ёо. Хөөстэй нэг юм баруун талд 4 том хаалгатай дөрүүлжин байсангаас галын дэрэгний дохойг ялцаал тэндээс гүйлдээл гараад ирдэ шүү. Би амьдралдаа ийм гоё шүлэг сонсож байгаа. Үгүй танай ажлын газрын байрлалыг ярьж штий. Нэг юм. Одоо шүлэг Даачлаг сэтгэл татны яваад байсан юм. Галын тэрэгний дохойг ялалцсан, галзуун улаан гал руу гүйн орно, ганцхан хоромд түүмэр авалцсан, бусдыг тэндээс аварч гаргадаг, гангалж хэнцэлхээч мэддгүй, гойны вагаанч анзаардгүй, гой замтай ахта, гой хатга, гой барья. Нарчим аяглаад байгаа чи. Галзуураад ёо чи галзуураад чи. Хийж галзуураад чи. Дараагаараа чи. Яа. Чи тийм мундаг шүлэг бичдэг юм биз дээ. Тэгвэл би чамаас шалгалт авъя. Одоо чи яг газар дээр миний аавд зориулаад нэг шүлэг бич. Яг үнэ. Миний аав бол армийн хошууч генерал хүн шүү. Миний аав бол биднийг жинхэнэ цэр хүний ясаар суран бүсээр ороод гэж хүмүүжсэн тийм ээ аава? Яг үнэ. Биш. Суран бүсээ. Суран бүс ямар гоё сэдэв бэ? Бичи. Яа шууд бичиж шít. Аавын суран бүс тайлгдахад ах өтөөр зөндөө хайдаг. Яг. Аавын суран бүс тайлгдахад айлын хичээж хоёр зөндөө их баярлдаг. Юу вэ? Аавын суран бүс тайлгдахад ах өтөөр дүүтэй болдог. Аавын суран тайлгдахад айлын хич 10 сарын дараа хүүтэй болдгоо. Хой. Чи ч одоо юу уншиж байна? Юу? Суран бүстэй. Нэг солиотой юм суран бүсгэд солиоруулаад балааруулаа. Маа энийг авчи. Балаа юм аа нэр. Яар тэр гогөөж. Ба энийг ав. Бурмаг баярлаж юу? За бид нар л хүлээж зөвшөөрөхгүй шүү аа. Архи. Ягсаад ном хүн. Чи сул зогс. Тийм байлгүй дээ. Та нар чи ерөөсөө их захаа алдах нэ. Итгэж гэж хүн энд байш. Сайн байна уу та? Сайн байна уу та? За би наран солонгийн аав байна. Анзаараа л. За. Хүүгийн нэр алдар хэн блэ? Оо яруу найргийн мөрөөдөж явдаг залуу яруу найрч дөржин атмар байна уу? За чиний зохиолдогч бай, бичдэгч бай, уншдагч бай над ердөө хамаагүй. Эхтээ би над яруу найргаар чи залуу давс оролдож явсан толгой шүү. Чи сайхан нүдэн дулаахан сайн хүү байна.
Чи миний охиныг гомдоолгүй үргэлж жаргалтай байлгаж чадна вэ? Чадгүй яах вэ? Би ганц охиноо л бодож байна. Чадна. Би чамайг охинтойгоо суугаж өгч биш. Нэрээ. Баярлалаа. За чи ядаж үсээ засуулаад гараа. Одоо өсч ороо шууд гусуудлаа. Ерөөсөө дайхаа үргэлгчээ. Баярлалаа. Найрандаа урьж шүү. Одоо би суран бүсгээс солиорхгүй. Чим үү зэрэгт яваараа чим үү? Орхий. Хүй, хонь үтсэн чомнууд яаж яа таргач. Оно. Нэ. Чи энэ хурим хийх ресторанын бэлт. Мэдлэн үсгэ. Аглуу. Чи энэ хоёр дүүдээ өгөх бэлэгсэлтийн бэлт. Мэдлэг үсгий. Тэмүүжин. Би Чи тэр ширээнийх нь идэ будааг нь бүгдийг бэлт. мэдлэг үсгий. Би өөрөө 25-ыг өөрөө товсон. Ганц огныхоо толгойг би мэдвтэйгээ байш. Сул зогсоо. Гсэн. Гоо ингэж хаамаагуудаа суух ёстой эсвэл 20 30 жилийн 20 30 хүн байсан шүү дээ надаа. Одоо энэ сэтгий одоо хүнтэй суусаа. Оо ямар сахсан юм бэ надад. Оо ямар бацаа юм бэ. Аха. Аашта. Аашта. Аач бидний заавал цэргийн үнтэй суу гэдэг үгээс бидтэй. Одоо аав зөөлөрчжээ. Тэгвэл одоо энгийн эмэгтэй үнтэй сууж болно гэсэн үг үү? Болно гэсэн үг. Үгүй. Тэгвэл нүүд нэг хүн байгаа. Аа! Их тэнгэрийн аманд тоогооч хийгээд нэг хүн байна. Чи чинь тугныхаа доор зогсож юм шүү. Танаа дандаа зүгээр ингэ зогсож байгаа гэж бодоод байгаа юм уу? Тэг чи заримдаа ингэж бас нүдээ ирмэд явчихж байгаа байхгүй? Хүй. Хүй. Тэр байтугай миний бүр хүүхдийг гаргацсан байгаа. Чи тэгээд зүгээр зогсохгүй бас ингэ байж тийм. За юу гэж лээ? Хөөш. Яваад авгаа хүүхдээ аваад ирэх үү? Аваад ирээч. Авчираад аавтайгаа танилцуулцгоо. Танилцуулаач. Аваад ирээ. Хүн гарыг хүнд таруулах юм чирнэ. Зүгээр хүнтэй сууж болох юм уу? Боллоо. За явж. Галлагийнхаа ануг авсарна. Годмон солио тавьж ингээд үжиглээ. Амар хэрэг. Өвчлөждгийг. Нөхөр ошууш генерал. Миний дуудсан ёсоор таны төрсөн хүүг мөрдөн байцаа шахмат аглуу ирлээ. За болно. За ажил нь тавдаг уу? Ажлаас их юм алга. За. Монгол улсын гимтэргийг ганцаараа мөрдөд барахгүй ш. Хөө юу. Гүнэр. Өдөр бүхэн л карман хулгай, утасны хулгай, цүнхний хулгай. Арайд. Хулгайч арай их болж. Гар! Маргааш 10 цаг дээрээ. Ой. Яаж вэ наа ой. Ой чи наа. Ажил Тавдаг дээр. байж таарай. Ажил дээр байгаа шиг санддаг шүү. За чи тэр миний асуу сургал гэсэн юмыг асуу сургыг гаргав. Асуулаа. Наран солонгийг бодохоор нэр толгой нь иргэсэн юм байна л гэж ойлголоо. Яатсан байна. Та боддоо. Генералын төрсөн охин мөрдөн байцаагчийн төрсөн дүү өөрөө цэргийн хүн. Та бидэд юу гэж хэлдэг вэ? Энэ гэр бол цэргийн ур амьсгалаар үеийн үед шкафыг онгойлоход цэргийн хувцас яраастай, цэргийн бакал өрөөстэй. Наран солонго яруу найрагчтай суухаар болсон байна. Яруу найрагч. Тийм ээ. Яруу найрагч. Очиж. Зүгээр нэг байлдагч. Зүгээр нэг даанч. Миний ажил болохгүй. Гар! Мараас нэг кент аваад 10 цагаас ирнэ. За баяртай хүүгээ. Ой. Юу вэ? Гэртээ байх таг мартдаг байж таарай. Мэргэжлээ өвч. Чи ингэж өвчгөнөхөө болооч. Гэрээс болжгүй гэрээс хөөчих гэх юм ерөөсөө. Өдөр болгон л нэг тийм юмнуудтай байна. За тэр залуугийнх нь аав ээж хаана ажилдаг юу хийдэг улсууд юм. Судаллаа. За. Наран солонгийг эргүүлээд байгаа тэр залуу иргэн бэ. Төв аймгийн Лүн сумын харьяат. Төв аймгийн Лүн сум бол өөрөө Монгол улсад гэмтэр гаралтаараа дээрээсээ 10 бичигдэх газар.
Саяхан хийхэд Төв аймагт хөдлөнд 3 том малын улгаан. Нэг тэмээ, нэг үхэрл, нэг ямаа. Яг газар дээр нөвчөд арьсын нэг нь авч яваад махын нэг нь гуанз тушаахад Хөөе, гол юм яриач. Хүн ярьж явснаас юу малын улгаа бол явчих гэж одоо. наран солонгос болж ажил амьдралаа холбоод идэг болчиход юм. Лүн сум төрсөн байдаг байхгүй. За. Эрхэлсэн ажилгүй эргэн о эс хоёрын голоос гарсан байдаг байхгүй юу? За. Эргэн о эс хоёр нь одоо гэртээ тийм суумга байдалтай. Хөлгүй улсууд юм уу? Ажилгүй л байхгүй юу? Жидгээ ажилгүй гэж хэлэхгүйдээ суумгаа хөлгүй гэж ойлгоо. Ажилгүй улсуудыг гүйдэг улсууд гэх юм уу? Хөөе. Тэгээ яг уу эргэн бэ өөрөө 8 жилийн боловсрол эзэмсэн. Бүрэн бус дунд сургууль төгссөн. Тэгээд сургуулаа төгсөөд Улаанбаатарт нэг бичиг хэрэгэн дээр ажиллаж байгаа. Орой уулзъя. Орой уулзъя. Баяртай наран солонгоо. Баяртай. Аав. Энэ юм цэрэг цагдаагийн яслага мэдлэгийг бүжигтэй болгоч их гоё юм биш үү? Годмон цагдаа тавьж ингээд бүжиглээ. Амар гэрээ. Нөгөө ошоош генерал. Миний дуудсан ясаар таны төрсөн хөө. Мөрдөн байцаа шахмат аглуу ирлээ. За болно. За ажил нь тавдаг уу? Ажлаас их юм алга. За. Монгол улсын гимтэргийг ганцаараа мөрдөд барахгүй ш. Хөөе. Гонёр. Өдөр бүхэн карман хулгай, утасны хулгай, цүнхний хулгай. Арайд идэх. Хулгайч арай их болж. Гар! Маргааш 10 цаг тэрээрээ. Ой. Яач вэ наа ой. Ой чи наа. Ажил дээр байж таарай. ажил дээр байгаа шиг санддаг шүү. За чи тэр миний асуу сургал гэсэн юмыг асуу. Сургыг нь гаргав. Асуулаа. Наран солонгыг бодохоор нэр толгой нь иргэсэн юм байна л гэж ойлголоо. Яатсан байна. Та боддоо. Генералын төрсөн охин мөрдөн байцаагчийн төрсөн дүү өөрөө цэргийн хүн. Та бидэд юу гэж хэлдэг вэ? Энэ гэр бол цэргийн ур амьсгалаар үеийн үед шкафыг онгойлоход цэргийн хувцас яраастай, цэргийн бакал өрөөстэй. Наран солонго яруу найрагчтай суухаар болсон байна. Яруу найрагч аа. Тийм ээ. Яруу найрагч. Очиж. Зүгээр нэг байлдагч. Зүгээр нэг даанч. Миний ажил болохгүй. Гар! Мараас нэг кент аваад 10 цагаас ирнэ. За баяртай хөнгөө. Ой. Юу вэ? Гэртээ байгаад таг мартдаг байж таарай. Мэргэжлээ өвч. Чи ингэж өвчгөн нөхөө болооч. Гэрээс болчгүй гэрээс хөөчих гэх юм ерөөсөө. Өдөр болгон л нэг тийм юмнуудтай байна. За тэр залуугийнх нь аав ээж хаана ажилладаг, юу хийдэг улсууд юм. Судаллаа. За. Наран солонгыг эргүүлээд байгаа тэр залуу иргэн бэ. Төв аймгийн Лүн сумын харьяат. Төв аймгийн Лүн сум бол өөрөө Монгол улсад гэмтэр гаралтаараа дээрээсээ 10 бичигдэг газар. Саяхан хийхэд Төв аймагт хөдлөнд 3 том малын улгаан. Нэг тэмээ, нэг үхэрл, нэг ямаа. Яг газар дээр нөвчөд арьсын нэг нь авч яваад махын нэг нь гуанз тушаахад Хөөе. Гол юм яриач. Хүн ярьж явснаас юу малын улгаа бол явчих гэж одоо. наран солонгос болж ажил амьдралаа холбоод идэг болчиход юм. Лүн сум төрсөн байдаг байхгүй. За. Эрхэлсэн ажилгүй эргэн о эс хоёрын голоос гарсан байдаг байхгүй юу? За. Эргэн о эс хоёрын дун шон дээр янзгайх морчдын дун цайндан намсхийгээд ижимэнчдийн дун чамайгаан санаад би чинч дэндоо. Чир намайг дэндон болгоод байгаа анзаарч байгаа юу хөөе? Дэндон багтаад хөөрхөн шүлгээд. Дэндон болгож штэ хөөе. Юу, хоёлаа газар дээр нь зохиодгоо. Газар дээр нү. Тий, юу вэ? Шаргалт. Ямар хэцүү сэдв бэ? За бичи оролтой. Шаргалж өрөө шорон дээр амьдрахын шавар дээр амьдрахын гэж байгаа байхгүй. Завангаарч үлэг байхгүй юу? Тэгвэл энэ үсг хэрэгтэй. Ямар хэцүү сэдв бэ? Нар өөрөө нар юм, нар үүлний цаагаар ордог, нар харанхууд бүр баах. Йоо, наа чи ямар сэн утгагүй шүлэг вэ? Авсурч үлэг байхгүй юу? Тий. За. Хүшээ. Чи нэр өчигдөр яагаад ирсэнгөө? Өчөө өржигдөр орой салахтаа гатуугийн дэмгэр гисэн шүлэг зохиотгоо гэд. Гатуугийн дэмгэр гисэн үг байдгүй юм л дээ шүү дээ нар солгоо. Юу гатуугийн дэмдгээ бодоод гэртээ тамхиа татаад онгодоо даллаа тэдэг ирж үгдгүү.
Өстө балаа юм болсон шүү дээ. Хатуугийн тэмдэг гэсэн үг байдгүй юм дээ шүү хөөе. Зөөлний тэмдэг бол бүрөө байхгүй. Зөөлний гэж байхгүй юм дээ шүү. Тэнийг минь би зүгээр л чамаар тоглож ирсэн шүү дээ. Би чи гинэ хонгор шүү дээ. Хүш Бата. Надад бол энэ шүлэг их гоё санагдд юм аа. Ямар шүлэг вэ? Холих газраас гялалзсан харагдагч өнгөт одоо. Ямар хөөрхөн шүлэг вэ? Чамд авьяас байна. Хөөе. Чамд ирээдүй байна. Миний шүлэг биш шүү дээ. Хиний шүлэг юм? За, болоод чи мэдгүй юм шүү дээ. Энэ сансар охторгуудаа нэлээ ойрхон хүн. Жанибеков гүрээ ихчээр өвчсөн юм уу? Үгүй. Чи нэрээ мэдгүй байгаа юм уу? Мэдгүй хинийх юм? Нацаг доржин шүлэг. Аль нацаг дорж? Даш доржин нацаг дорж. Дашин бэнду. Дашин бэнд агуу. Чи яруу найрагч дандаа овг нэртэй цол гэргэмтэй бүтэн стан хэлж байгаа ч бавуугийн тав сүрэн байна. Игэлгүй. Эренчний чойнон байна. Ингүү. Доржин Баттөмрөөр эвгүй. Чи дандаа бүтэн нэртэй цол гэргэм устан хэлжээ. За юу. Тэгжээж би өнийгөө таньдаг байхгүй тийм. За. Бас учирч янзсан та. За. Хүш. Тараад шууд ирээрээ за. Би аав хэлсэн. Аав үдид ах нарт дуулгацсан байлгүй. Нэг л бэргээд шүү наслаа. Бэргэлээгээд яах юм бэ? Ингээд яваад байвал нөө гэд чи өнөө мөдөө томроод унна шүү. Эвэ миний нэгэн өрхөхийн хэвлэнд би хүүтэй зорчулдаг бичтэй яа. Хүш нэрээ тэгэрээ заяа. Тэгнэ за. За өрөө уулзъя. За тэгээ. Чи надад итгэж байгаа үстэй. Итгэлгүй яа. Би чамаахан жаргаана заяа дарслах. Би чамаахан нуруунд дээрээ өрөөл энэ амьдралын өдөөс сүр жалах нь. Чи чаднаа. Өрөө уулзъя нарс. За тэгээ баярлалаа. Нарс удгаа. Яасан бэ? Автобусны мөнгө өнө. Чи суул зогс. Тийм байлгүй дээ. Та нар чи ерөөсөө их захаа алдах нэ. Итгэж гэж хүн энд байш. Сайн байна уу та? Сайн байна уу та? За би Наран Солонгийн аав байна. Анзаараа л. За. Хүүгийн нэр алдар хэн блэ? Яруу найргийн мөрөөдөж явдаг залуу яруу найрагч Доржин Баттөмөр байна. За чиний зохиолдогч бай, бичдэгч бай, уншдагч бай над ердөө хамаагүй. Эхтээ би над яруу найргаар чинь залуу давс оролдож явсан толгой шүү. Чи сайхан нүдэн дулаахан сайн хүү байна. Чи миний охиныг гомдоолгүй, үргэлж жаргалтай байлгаж чадна вэ? Чадгүй яах вэ? Би ганц охиноо л бодож байна. Чадна. Би чамайг охинтойгоо суугаж өгч байна шүү. Нэрээ. Баярлалаа. Чи ядаж үсээ засуулаад гараа. Одоо өсч ороо шууд гусуудлаа. Ерөөсөө дайхаа үргэлгчээ. Баярлалаа. Найрандаа урьж шүү. Одоо би суран бүсгээс солиорхгүй. Чим үү зэрэгт яваараа чим үү? Орхий. Хонь үтсэн чомнууч яаж яагаад гарч. Оно. Бэ. Чи энэ хурим хийх ресторанын бэлт. Мэдлэн үсгэ. Аглуу. Чи энэ хоёр дүүдээ өгөх бэлэгсэлтийн бэлт. Мэдлэг үсгий. Тэмүүжин. Би Чи тэр ширээнийх нь идэ будааг нь бүгдийг бэлт. мэдлэг үсгий. Би өөрөө 25-ыг өөрөө товсон. Ганц огныхоо толгой би мэдвтэйгээ байна шүү. Сул зогсоо. Гсэн. Гоо ингэж хаамагуудаа суух ёстой эсвэл 20 30 жилийн 20 30 хүн байсан шүү дээ надаа. Одоо энэ цэцгийн одоо хүнтэй суусаа. Ямар сайн юм бэ гэнэ. Ямар бацаа юм бэ. Аха. Аста. Яа. Аач бидний заавал цэргийн үнтэй суу гэдэг үгээс бидтэй. Одоо аав зөөлөрчжээ. Тэгвэл одоо энгийн эмэгтэй үнтэй сууж болно гэсэн үг үү? Болно гэсэн үг. Үгүй. Тэгвэл нүүдний хүн байгаа. Их тэнгэрийн аманд тоогооч хийгээд нэг хүн байна. Чи чинь огныхаа доор зогсож юм шүү. Танаа дандаа зүгээр ингэ зогсож гэж бодоод байгаа юм уу? Ти чи заримдаа ингэж бас нүдээ ирмэд явчихж байгаа байхгүй? Ой. Тэр байтугай миний бүр хүүхдийг гаргацсан байгаа. Чи тэгээд зүгээр зогсохгүй бас ингэ байж дээ. За юу гэж дээ? Хүш. Яваад авгаа хүүхдээ аваад ирэх үү? Аваад ирээч. Авчираад аавтайгаа танилцуулцгоо. Танилцуулаач. Аваад ирээ. Тэр та
таарсан дөрвөн мөрт хэлсэн. Оноогоо л өгч байгаа. Харин тийм. Би яах вэ? Залуу яруу найрагч. Яруу найраг гэж энэ хайлын багт шингч санаатай хаалгын догшоо зогсож байгаа залуу хүн шүү дээ. Ороод иргээд хаалгаа нээх юм уу? Зайл гэж цайжлуулах юм уу? Бүүм. Ата. Чи надад нэг шүлэг зориулаач тээ. Оо би чамдаа зориулж би шүлэг бичсэн шүү дээ. Намаас. Тийм үү? Бичсэн. Сонсоо та. Би чамдаа зориулж бичгээчтэй бүр дэндон гэж шүлэг бичсэн хөөе. За. Зуны халуунд гадаач дэндон, зуурмаг бөхчөмд гэртч дэндон, саман татчхаад ахтарч дэндон, сайлан болгочхоод эгчнэрч дэндон, сүйдэрт айхлах нь хойч дэндон, шон дээр янзгайх морч дэндон, цандан амсгийгээд ижимэнч дэндон, чамайгаан санаад би чинч дэндон. Чир намайг дэндон болгоод байгаа анзаарч байгаа юу хөөе? Дэндон багтдаг хөөрхөн шүлэг байд. Дэндон болгож штэ хөөе. Юу, хоёлаа газар дээр нь зохиодгоо. Газар дээр нү? Тий, юу вэ? Шаргалт. Ямар хэцүү сэдв бэ? За бичи оролтой. Шаргалж өрөө шарон дээр амьдрахын шаргалж өрөө шавар дээр амьдрахын гэж байгаа байхгүй юу? За авангаар чүлэг байхгүй юу? Тэгвэл энэ үсгэр ихтэй. Ямар хэцүү сэдв бэ? Нар өөрөө нар юм, нар үйлний цаагаар ордог, нар харанхууд бүр баг. Юу, наа чи ямар сэн утгагүй шүлэг вэ? Абсурд чүлэг байхгүй юу? Тий. За. Хүшээ. Чи нэр өчигдөр яагаад ирсэнгөө? Өчөө өржигдөр орой салхтаа гатуугийн дэмгэр гисэн шүлэг зохиотгоо гэд. Гатуугийн дэмгэр гисэн үг байдгүй юм л дээ шүү дээ нарсалгоо. Юу гатуугийн дэмдгээ бодоод гэртээ тамхиа татаал онгодоо даллаа гэдэг ирж өгдөггүй. Өстө балаа юм болсон шүү дээ. Гатуугийн дэмдгэр гисэн үг байдгүй юм дээ шүү хөөе. Зөөлний дэмдэг бол бүр байхгүй. Зөөлний гэж байхгүй юм дээ шүү. Тэнийг минь би зүгээр л чамаар тоглож ирсэн шүү дээ. Оо би чи гинэ хонгор шүү дээ. Ээ. Хүш бата. Надад бол энэ шүлэг их гоё санагдд юм аа. Ямар шүлэг хөө? Холих газраас гялалзсан харагдагч өнгөт одоо. Үгүй ямар хөөрхөн шүлэг вэ? Чамд авьяас байна. Хөөе. Чамд ирээдүй байна. Миний шүлэг биш шүү дээ. Хиний шүлэг юм? За, болоод чи мэдгүй юм шүү дээ. Энэ сансар огторгуудаа нэлээ ойрхон хүн. Жанибеков гүрээ ихчээр өвчсөн юм уу? Үгүй. Чи нэрээ мэдгүй байгаа юм уу? Мэдгүй хинийх юм? Нацаг доржин шүлэг. Аль нацаг дөрч? Даш доржин нацаг дорж. Дашимэнд үү? Оо дашимэнд агуу. Чи яруу найрагч дандаа овг нэртэй цол хэрэгэмтэй бүтэн стан хэлж байгаач. Бавуугийн тав сүрэн байна. Игэлгүй. Эренчний чойн байна. Ингүү. Ихтэй санагдав. Нэр амар сүртэй. Нөгөө сугадар жанжи чи бүр эргэж харсан шүү дээ. Чиг хаасан санал дээрээс нэг өндийгөл уцаад нөгөө хоёр мордо баатар морин үргээд заалс. Та чи битээ галтуур. Өчөө эдээ үдчихсэн юм ч одоогүй. Тэгстүүлэх гэж зүгээр. Сүртэй ахгүй. Сая Финляндийн ерөнхийлөгч ирлээ шүү дээ. За. Хүүхэн нэг навхан хүүхэн. Бас нэг эдний нэг өвчтэй сэлмээ барьсан. Урд нь ард нэг аваач. Яг миний урд руу хараад. Амар муу харсан надад. Тэр мөрөг гүмсэн шүү дээ. Яаж байгаа тэр тийм. Оо заваа хог. Тэгэлгүй яах вэ юм одоо. Одоо ийм команд гэж удаа байдаг. Аава командлаад байна. Би бол ойлгоод байна шүү дээ. Садаг. Орцсон. Зүгээр үү? Энэ манайхан нэг өвчтэй юм уу? Яг урд байж яах та? Урд байгаа юм аа бариад урдаа зогсох юу гэж ойлгов. За, аав би гайгүй юу? Тавлаг. Хүүгээ наадвар харав. Ха? Оо яасан. Стадион дотор намайг наадмын нээлтийн эхний өдөр хараагүй юу? Чи студио орсон юм уу? Хараагүй мó? Би яаж хардгийг? Би ихтэй нэг өрн дээр хамгаалт гарсан юм. Гүүрэн дээр үү? Тэснүүд явж гэнэ үгүй. Арас өчгөлсөн дараа зүгээр сосож гисэн. Чи ах нь яг стадионд өгж гараад зогсвэ ч юм. Ахыг бодвол арай дээр. Би чи аава. Яг нөгөө стадион төв талбай дээр байлаа ш. Хараагүй мó? Би өстө од болсон. Хайрмынхаа ангийнхаа 3 цэрэгтэй дөрүүлээ гараад алхаж очоод тугаа тойроо зогслоо.
Тэгсээр баахан усаа шүхрээр буучих. Нэг тэнийг намайг чиглээд ирлээ шүү. За энэ холоор явчих байлгүй бол гүрийгээ зогсоод бас улам ойртол. За энэ хажуугаар явчих байлгүй бас залж мэддгүй маш. Яг миний дээрээс очиод ухаан алдаад эвдэс ирсэн шүү. Одоо болсон наадмаар чи чад. Хараагүй мó? Гүч. Наад би 2 өдөр намайг хараагүй юу? Үу. Студио дотор байхад намайг зургатаар хараагүй юу? Би яаж чад би соёолон дээр хамгаалаад байсан юм. Бас уу? Нөр хамгаалаад зогсож байсан. Хүн мэддэггүй хүн чөлөө мэддэггүй. Ахыг одоо арай дээр би чи яг студионд байлаа шүү. Ангийнхаа 3 зэрэгтэй хот болсон хөөе. Ангийнхаа 3 зэрэгтэй яг алхаж гараад тугаа тойроо зогслоо. За. Тэгсэн өглөө хоодоос оцроод өлөг гарцсан чи хотод огоцоод болдгоо. Нүд харахуулаад яг энэ чигээр халуун наранд би салглаа. Тэгэл нүд харахуулаад нэг сэрс яг энэ чигээр ухаалцсан. Шараа мандраад та зурагтаар намайг гаргаад одоо болсон би нэрээ. Хоол унд идэхэд яа гэж. Ядаж нэг наадмын хөшөр болоод идэхэд яана. За тэр яг ба. Ямаа ойлцоо наадмыг өвчтэй юм аа. Надад зүрхний өвчүүлгээ ажиг нь. Аваа одоо тань тэлжил аваа. Яасан? Өвчтэй шиг савуулууд маргааш 10 цаг тэрээр гэх. Эдгээр намайг маргааш 10 цаг тэрээр би цочоод шинжигэл би цочроо гарах нэг үсэн маргааш өглөө цагтай газар зогсож байсан ш би. Яах гэж ирсэн ч өөрөө ойлгохгүй. Өглөө гараад ирсэн өрөөс гараад ирсэн. Нүүрс зогсож юу нүүрс вэ? Манай хүн зогсож байна. Эний өвчин эдгээр бас намайг савуулууд маргааш 10 цагаас ирээрээ тэр нь бүр зүрхэнд хоногч. Өөр яа бодогдоод энэ. Харин бодогдоод нэг бодсон юмч нэг гад гараад айд яваа. Хүшээ байшин шатлаа минийх унтраа гэсэн. Маргааш 10 цагт унтраа гээ яваадсан. Тэгэл хоёр сарга цалингаар асуулсан шүү дээ. Хөө юу чи баярлаад уу. Цалин багтах. Хөө юу чи. Нүүр амаа угаагаад явж болохгүй юу? Угаах зав хааваахан бэ. Угаах га дуудлага гараад угаах гал унтраах ажил гараад хөрдөн мэдлэг гал гэж явсаар бол очиж чинь Орил гал сөнөгч гэсэн шиг юм аахгүй. яах юм бэ? Чи тэр түнэтлэн явсараад ориг царайгаа хараагүй 10 жил болсон шүү дээ. Би ер нь ямар царайтай аваа? Хөөр хийжтэй чи. Царай гараагүй удаж чинь энэ чигээр унтдаг болсон байж зүйл дээ. Эрдэнэ намаа дарга дуудаад. Захирагч дуудлахаар яаж ингэж муухай очих үгээ нүрээ угаачаад нөгөө захирагч танамаа дуудсан гэсэн чинь яваа тэр оног олоод ир гэж хэлээ. Хээ одоо. Тэгээ цагтаа ирээгүйгээд хагас царайгаа цалингаар асуулсан шүү дээ би. Жижиг багаж яриад байх юм чи тоо. Ёо. Хонгоо яга бариад байгаа юм. Сайн наадмаараа ангийн захирагч намаа дуудаа чи ангид төлөөлөж шүхрээр бууч чадахгүйгээр чадна гээд. Би шүхэрчээс аймаар юм бил онгоц чинь. Өсрөөд байх онгоцоос өсрөөд нэг үлсэн чинь тэр алсыг харагдаад тэгээд угаалцсан. Нэг зэрс яг стадионыг гол давилдсан буух гоо. Ямар би тэр шиж одоо залуурч мэдгүй ш. Гэсэн тэнд юм уу? Тэрийг хүнд таруулсан зэрэг зогсож юм. Өмнө тэрийг юм холдоод өгөхгүй. Яанаа гэж бодож байгаа ш. Гэсэр угаал нөгөө нэг хүнд таруулах нэг балаа төмрөн малгайны төмрөө оройн ямар аймаа шовх юм бэ? Гэсэр л хонгорож пүлгэл аваа. Цаашаа шиг наашаа шиг. Тэ малгайтай юутэй тэр ингээд имлэг орш. Ингээд. Үу ёо. Тэр дээрээс бууж ирдэг та юм уу? Тий. Чи доор зогсож байгаа нь би штэ. Холдоод өгөхгүй яасан дурахгүй ши. Чи яаж ходож болох юм бэ хаа? Би чи тушаал авцсан. Хөдлөөгүй ингээд зогсож байгаа юм чи. Таныг гэж мэдсэн бол би эвтэйг гаргачих штэ. Ингээд гаргачихгүй. Чи ингээд гаргасан бол би ингээд гарчихгүй юу? Яаж мэдх юм? Наадмар ахтай хоёр стадион дотор ч оногоос биш. Тумбааши дээрээс аваараа. Би бадарсан ирдээд урж дээр өнөдөө аваа. За. Айдын гал унтраажсэн. Айдын галыг нь айдын байшин шатаа тэрийг унтраажсэн. Айдын аваа. Хүүшээ нохоо шатлаа минийг гүүгээр харин гал дондор гүүгээд авсан. Тэгээ нохоог нь аваад гараад ирсэн. Нохоо нь биш тоглоом чихмэл нохоо юм байлээ. Чи тэрийг сайн харахад яадаг юм. Үгүй сүүлийн үе тоглоомч ямар амьд юм шиг ийм юм бэ? Дотроо батарейтай машин бариад Бичи. Яа шууд бичиж шít. Аавын суран бүс тайлгдахад ах өтөр зөндөө хайдаг. Яг Аавын суран бүс тайлгдахад айлын хичээж хоёр зөндөө их баярлдаг. юу вэ? Аавын суран бүс тайлгдахад ах өтөр дүүтэй болдог. Аавын суран тайлгдахад айлын хич 10 сарын дараа хүүтэй болдгоо. Хой. Чи ч одоо юу уншиж байна? юу. Сорон бүстэй. Энийг солиотой юм суран бүсгэд солиоруулаад балааруулаа. Маа энийг авчи. Балаа юм аа нэр. Яар тэр гогөөж. Ба энийг ав. Бурмаг баяр сач юу. За бид нар л хүлээж зөвшөөрөхгүй шүү аа. Барахтай.
Ягсаад нөөм хүн. Чи сул зогс. Тийм байлгүй дээ. Та нар чи ерөөсөө их захаан алдах нэ. Эцэгч гэж хүн энд байш. Сайн байна уу та? Сайн байна уу та? За би наран солонгийн аав нь байна. Анзаараа л. За. Хүүгийн нэр алдар хэн блэ? Оо яруу найргийн мөрөөдөж явдаг залуу яруу найрагч дөржин батмөр байна уу? За чиний зохиолдогч бай, бичдэгч бай, уншдагч бай над ердөө хамаагүй. Эхтээ би над яруу найргаар чинь залуу давс оролдож явсан толгой шүү. Чи сайхан нүдэн дулаахан сайн хүү байна. Чи миний охиныг омдоолгүй үргэлж жаргалтай байлгаж чадна вэ? Чадгүй яах вэ? Би ганц охиноо л бодож байна. Чадна. Би чамайг охинтойгоо суугаж өгчөөж байна шүү. Дээрээ. Баярлалаа. За чи ядаж үсээ засуулаад гараа. Одоо өсч ороо шууд гусуудлаа. Ерөөсөө дайхаа үргэлжчихье. Баярлалаа. Найрандаа урьж шүү. Одоо би суран бүсгээс солиорхгүй. Чим үү зэрэгт яваараа чим үү? Орхий. Хонь үтсэн чомнууд яаж яагаад харагч. Оно. Нэ. Чи энэ хурим хийх ресторанын бэлт. Мэдлэн үсгэ. Аглуу. Чи энэ хоёр дүүдээ өгөх бэлэгсэлтийн бэлт. Мэдлэг үсгий. Тэмүүжин. Би Чи тэр ширээнийх нь эдээ будааг нь бүгдийг бэлт. мэдлэг үсгий. Би өөрөө 25-ыг өөрөө товсон. Ганц огныхоо толгой би мэдвтэйгээ байна шүү. Сул зогсцоо. Гэсэн. Гоо ингэж хаамаагуудаа суух ёстой эсвэл 20 30 жилийн 20 30 хүн байсан шүү дээ надаа. Одоо энэ цэцгийн одоо хүнтэй суусаа. Ямар сайн юм бэ? Ой ямар бацаа юм бэ? Аха. Аста.